Өнөөдөр буюу 4-р сарын 8-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга Бат Жаргал Азийн хөгжлийн банкны агаарын чанарын үзүүлэлтийг сайжруулах төслийн багийн ахлагчтай цахим уулзалт хийлээ. Манай аймгийн хувьд гэр хорооллын багуудын инженерийн шугам сүлжээ, агаарын бохирдлыг бууруулах төсөл, мөн автозамаас үүдэлтэй тоосон зэргийн асуудал болон шинээр баригдаж байгаа орон сууцнуудын дэд бүтцэд зэрэг олон асуудлаар төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. За тэгэхээр сая одоо Азийн хөгжлийн банкны агаарын чанарын үзүүлэлтийг сайжруулах төслийн багийн ахлагчтай одоо шууд онлайн хуралд орлоо. Энэ бид бол тодорхой хэдэн саналыг тавьж байгаа. Төслийг цаашаа хөрөнгө оруулалт болгож үргэлжлүүлье. Тэгвэл одоо энэ гэр хорооллын инженерийн шугам сүлжээ энийг дагсан утааны бохирдлын эсрэг одоо төсөл тодорхой төслүүдэд одоо бид ажиллаж байна. Энэ төслүүдэд танилцууллаа. Дээрээс нь автозамаас үүдэлтэй тоосон зэрэг асуудал байна. Бид одоо бидний бас тохоо суурьшсан 45 жилээс хотч гисэн асфальтын замын асуудал нэлээд дутагдaltaй байна. Бидний одоо зайлшгүй их шаардлагатай гэж судалгаа гаргахад байна. 23 км гаруй ийм одоо замын асуудал яригдж байна. За 11-р хооллын АБВ хэсэг бид мэдэж байгаа. Бас сайхан орон сууцнууд сүүлийн хэдэн жил хүмүүс байрчлаа. Энэний дэд үтсийн асуудалтай тулгамдж байна. Энэтэй холбоотой замын асуудлыг хүмүүс оронтой улсын төсөв шийдэх болно. Би учраас олон улсын төслөөр таамаглах талаар ярьлаа. Нийтдээ 8 км зам байгаа. Дээрээс нь шинэ технологи байна. Дэлхийн нийт хэрэгжилжсэн, бэж бүрт хэрэгжилжсэн технологи энэ гэр хорооллын утаа бууруулалттай холбоотой цахилгаан эрчимүүд, цэрэг эрчимүүд ашиглаад гудам хооронд айл холбоо боорондоо эндэршний зарчмаар ажилладаг. Насвастай ийм одоо халаалтын систем байна. Энийг нэлээд судалж байна. Энэтэй холбоотой төслүүдийг танилцууллаа. Дээрээс нь Японы улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хэмжээний эсрэг одоо энэ төсөл байна. Энэтэй бас одоо хамрагдаж ажилладаг. Энийг одоо дэмжиж энэ Монгол улсаас хийж байгаа Орхон аймгаас очиж байгаа энэ санал дээр Японы улсууд дэмжиж өгөх юм одоо Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй холбоотой асуудлыг тавилаа. Тэгээд Азийн хөгжлийн банкны талбар нэлээ өндөр сэтгэлтэй тааламжтай мэдээж авч дэмжинэ гэдгийг ойлгуулж байна. Агаарын чанарыг сайжруулах төсөл хөтөлбөр нь Монгол Улсын засгийн газраас 2017 оноос 2025 онд хэрэгжүүлэх агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн болон агаарын чанарын менежментийн төрийн зохицуулалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийслэл болон орон нутгийн хэмжээнд байгаль орчинд ээлтэй хот байгуулалт, эрчим хүч, тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр хамтран ажиллах юм а. Орхон аймгийн Засаг дарга Бат Жаргал хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахад Азийн хөгжлийн банкнаас хамтран ажиллах болон дэмжлэг тустай үзүүлэхэд эерэг хариу өгсөн талаар хэлж байлаа. Бодлоготой яаж ажиллаж байгаа гэдэг талаараа